Эрт цагт бол альбин тэрэн зүтгүүр шулмыг бол хүний нэг хэсэг хүн өөрөө гэж үздэг байжээ. Тэгээ одоо яа та нар өөрөөсөө тусдаа авч үзээд тусдаа ийм сүнс байдаг гэж бодоод байгаа юм бэ гэж асууж байна. Дугаар гэхдээ энэ дугаарыг хүмүүс үзвэл амар хэрэгтэй л дугаар болчих шиг болоо да. Хүний юу нь яг яаж амьдрах хэвтэй, яаж голч аалгын голччин юу юм, даалгаварчин юу юм, сүнсний хөгдөл. Одоо Монгол гэдэг нэртнүүдийн тэр мон гэдэг онолыг тайлбарлаж байна. Галчууч нэг үндснээсээ төрдөг гэдэг шүү дээ. Тэрнийг бас энд ингээд давхар хэлэл дуртаал. Сайн бацхан уу, та бүхэндээ үзэх өдрийн мэндийг хүргэе. Би тэгээд судрын 3 дахь тайлбар бичлэгийг хийж гин. Тэгээд энэ бичлэгээр бараг тайлбар бичлэг маань дуусчин. Тэгээд цаашдаа хаалтай группт нэгээд тэндээ тайлбарлая гэж бодож байна. Өмнөх бичлэгийнхаа дууссан хэсгээс эхэлжээ. Ер нь би энэ доор нөгөө өмнөх 2 бичлэгийнхэн линкийг комментын пинлээд бас description дээр тавьж байгаа шүү. Та бүхэн анх удаа үзэж байгаа л эхний бичлэгийг ядаж үзчихэд орж ирвэл илүү сайн ойлгоно. Энэ судар маань болохоор өнөөгийн үеийн эцэг дээдэс буулгасан жам зүй тогтол цаг хугацаа орон зайны тухай судар байгаа. Ерөнхийдөө бас галын тухай, хасын тухай гэх мэт олон ерөнхий бүрдэл зүй тогтлоодыг нэг дор агуулсан юм судар байгаа. За. Эртдүүгийн халиан салин хувирал хувьслын гэрчлэлээ санан сэрэх босон бололтой гэд дууссан. За тэгээд зарим үрсэн болвоос үрсийнхээ хоолыг булан өнөөс харахад болон бусад 6 юунд зольж байгаагаа өвчөө цороод нийлдэл тураагүй тул адгуус болчихжээ гэж ялгахгүй яваа юм гэж байна. Хүүхдээ тижих мөнгөөрөөч гэдэг юм уу те 6 цэнгэл зарцуулаад тэгээд бүр нэг хоолгүй хончоогүй байгаа учраас энийгээ онцгүй юм хийгээд адгуус амтэн шиг аашлаад явж байгаа ялахгүй байгаа юм гэж байна. Жонтемон цаг харугачи эртүүд хэмсаатууд абин халтуу цэгтүү шидэлсөө кичи чагтуу нэгтэлсөө. Эртийн цагт альбин тэрэн химээх нь хүмүүн өөрсдөө байла. Одоо яагаад сүнсэн биетэй болсон юм болтоо гэж буурал гайхаж байна. За эрт цагт бол альбин тэрэн зүтгүүр шулмыг бол хүний нэг хэсэг хүн өөрөө гэж үздэг байжээ. Тэгээ одоо яагаад та нар өөрөөсөө тусдаа авч үзээд тусдаа ийм сүнс байдаг гэж бодоод байгаа юм бэ гэж асууж байна. Тэгээд тэднээсээ айх юм. Өөрөөсөө айдгийг бодвол их аимшигтай өсөн өндөжээ янз нь. За альбин тэрэн ер нь дайруулаад ч юм уу сэвчийн гэдэг чинь тэрийг сэвтүүлэх өөртөө наах үндэс суурь өөрт нь л байсан байж таарал да түүнээс зүгээр байж байгаа үн дээр ирээл нэг халуурчны сүнс наалтахгүй бах. Тийм болохоор өөрийнхөө нэг хэсгээс айгаад байх юм аа. Тэгээ өөрөөсөө айдгийг бодвол их аимшигтай өсөн өндөжээ янз нь гэж хэлж байна. Миний мэдхийн уламжлалт ирсэн цаг хугацаа түүх цадгийн явцад тэрнгийн үлгэр нэг ч үггүйсэн. Чөтгөр ирээд ижлээд байдгийг мэдэмгүй. Мангас ирээд махаа завчуулаад толгоогоо хядуулаад буцдгийг л мэднэ. За би бол тийм тэрэн мэрэн ирээд эзэлж мэдлээд идэг. Тэрэнд нь автаад ингээд дүнхүүрээд явдаг юм мэдгүй. Харин мангас ирээд махаа завчуулаад гэдэг чинь 15 толгойд татгаалж 10 мангаснууд ирээд нэг баатар ир гарч ирээл толгойг нь завчаад явуулдээ штэ. Тийм үлгэр домог бол мэднэ гэж байна. Юунаас айх болвоо? Дотоод зөнчин сэрэгтэй догшин дүр үзүүлвүү. Хамаг авирчин харагдахдаа хар тэрэн болж амилвөө. За энэ нь бол та нарын нэг хэсэг та нарын дотоод байгаа зүйлээ л гэд хэлээд байна. Өвгөт хүртэл тэрэн хураах нь өнөө өрийнхээ чөдрийг таслах нь удахгүй хоолыг нь зажлаад өмнөөс нь залгих вэдэ. Өвгөт гэхээр донгод буурлуудыг хэлж гин. Тэрэнгийн хурааж аваад нөгөө хүүхдийнхаа нөгөө ойлгож ухаарах ёстой тэр байсан тойрог дотроо чөдөрлөгдсөн чөдрийг таслаад хаях нэ. Буюу тэр нөгөө тэрэнгээс чинь сэвтэнээс өөрөө ухаарлаараа холдох байсан ямыг тэр чөдрийн тастаад ингээд салгачж гин. Ингэж бэлэнчилснээрээ одоо удахгүй хоолыг нь зажлаад өмнөөс нь залхих үедээ буюу над
хүүхдүүдээ ямар ч чадваргүй болгоод иртээ гэж хэлж байна. Чи дарангаа чи ачаар албо теорон ягтай су албо хэдэг нөхөс иса түтиге халбо мансу питал хачи бутан нэгтүү олсоо. Арыг энэ нэг дундуур нэм өөр хэлнүүд орж ирээд байгаа нэг өөрийнхөө буулгачаа санаа нь миний толгойд орж ирэхгүй байхаар өөрийнхөө хэлээр ойртуулад химийн шингээж жагаад тэгээ хөрвүүлээд миний хэлээр бичиж байгаа шүү. За арыг манах чөлөөг сэтгэхийн тулд ав хийхэд үлдээхийн зүн гэж буй шүү. Авснаа авчгаад ангир уурга үртэй хөхүүлж буй имдээ алсан маха одуулсан амиа очлуулан галын дөлөөр өрдөөд үлтхийг таслан өрийг өөртөө хураадаг нэхлийн хатуг нинжин сэтгэлээр цагаалдаг өвгтийн зүн мөн буй шүү. За араа манахын тулд те ард нь амьдрал байгаа те тэрийг манахын тулд ан ав хийхдээ идэх хоолоо ирээдүгэ бодоод үлдээхийн зүн гэж байгаа шүү. Тэгээ нөгөө нэг авын зүн чинь өттэй ч гэсэн тэр үлдээдэг зүн бас байгаа шүү гэж байна. Тэгээд авснаа авчгаад хүүхэд болон өөрийн эмдээ алсан маха одуулсан амиа очлуулан галын дөлөөр өрдөөд үлсхийг нь таслаад тэгээд тэр алсан одоо амьтаа алчаад байна шүү дээ. Тэр амьтан алсан өрөө өөртөө хураадаг. Тэгэхээр тэр хоёрыг тэжээхийн тулд нүгэл хийн. Гэхдээ нүглээ өөртөө хураадаг. Өөрөө тэрнийхээ арыг даа. Тэгээ тэр хоёрт халдаахгүй гэсэн сэтгэлээр хандна гэсэн үг. Тэгээд нэхлийн хатуг нинжин сэтгэлээр цагаалдаг. Одоо тэр амьтан чинь амиа өгсөн бол нэхэл үүсгэнэ. Тэнгүүд би энэ хоёр амийг тэжээх гэж асан. Тэгээ үр байвал надтай тооцоо гэж ингэж нөгөө хоёрыг хамгаалаад өөрийгөө дунд нь зольж байгаа. Энэ нинжин сэтгэлээр цагаалдаг гэж байна. Цагаалдаг өвгтийн зүн мөн буй шүү. Энч мөн авийн зүн эртийн ёсон галын жаяг. Хараар амилсан цогцыг хүмүүн болгохын тулд харыг нь цайрталт олоох бол хамгийн битүү арга шүү. За ер нь бол нилээн харлаж яваа хүнийг одоо бүр ингээд цайруулах гал одоо харын бүгдийг хураагаад байх нь хамгийн битүү арга шүү гэж байна. Харлаад ирэхэд нь харыг нь хураагаад байвал хараар л чадлан ахиад чадуу битүүг хаман шүү. Одоо нэг өөрийнхөө ухаарлыг тэгээгүй байхад нь хар сэв мэвийн татаж хураагаад байхлаар тэр хүн чинь нөгөө сэвээ ингээд бөөдөр очиод гаргуулцдаг ч юм уу те. Тэгээд яваад байгаа болохоор нөгөө ухаарлал тээх нь орхигдоод байна. Өөрийнхөө оюун ухаанаар тэр сэвтэхгүй байх, сэвээ өөрөө сэгсэрд сурах тэр юм хөгжихгүй байна. Тийм болохоор улам л одоо нөгөө хар мууга давтан хийсээр улам л нэмэн сэвцээр яагаад гэвэл ягаал сэвтээд байгаа, яавал сэвтэхгүй байхын, яавал сэвнээсээ салахын гэдэг ухаарлыг өөрөө туулж хураагаагүй учраас хараар л чадлан ахиад тэгээд өөрөөсөө дорой буурайг хохироосоор байх болно шүү гэж сануулж байна. Өөрөө ч мэдэхгүй заслыг өрөөлт хийгчд анхаарвал цохино. Эннийхээ нөгөө ард улбаас өөр учир утга гаргалгаа энтрээ зөв тооцож зөв заслаа хийж үзэрэй л гэж хэлж байгаа юм шиг байна. За тэгээд ард нь байгаа авалсан бол өгөхийн зөнг, агнсан бол амьдруулахын зориглыг сануулж сэрээж өгвөл сая ижийн бүтэн нойртой хонсондоо орчлонд талархна. Орчлон өөрөө амны тэр талархлыг чамч хилжүүлнэ. За тэгэхээр тэр хар мөг үйлдээд байгаач ард нь байгаа тэр авсан бол өгөхийн зөнг те агнсан бол үрийн үлдэх, ихийн үлдэх тэр амьдруулахын зоригдлыг сануулж сэрээж өгвөл те чи энэ хорвоо дэлхий дээр ер нь хар муу нэг зүйл үлдэхгүй амьдарч явж чадна гэсэн юм бол байхгүй. Тийм боломж бол байхгүй. Гэхдээ тэгвэл үйлдэхдээ юуны тулд үйлж байгаа? Ямар учир шалтгааны төлөө үйлдэж байгаа? Тэгээ ямар зорилгын төлөө үйлдэж байгаа гэдгийг зүйтэй чигтэн чиглүүлж сануулж сэрээж өгөх юм бол чиний одоо үйл гүйцэтгүүрээд тэгээд үлээ ингээд химийн солилцоор буцаад хураадаг бахны. Тэгээд чи амийг манж явахыг хүсвэл авлаж болно. Мэдээж одоо авлахгүйгээр те амьтны ам таслахгүйгээр ургамлын ам таслахгүйгээр амьдрах арга байна уу? Тэгээ хар мууг үлдэхгүйгээр одоо хар бараандаа хутгалдахгүйгээр хүн яаж цав цагаан бурхан тэнгэр шиг амьдрах юм бэ? Бурхан тэнгэр чинь өөрөө бас цав цагаан байдгүй бодгол хэрэгтэй. За авлаж болно. Авлсан бол өгөхөө санаж сэр те
хэрвээ ямар нэгэн ам авсан бол буцааж өгөхөө үргэлжээ санаж яваа. Хар мөг үйлдсэн бол тэрийг сайн сайхан зүйтэй зүйлийн төлөө үр дүн гаргахад хэрэглэхээ санаж яваа. Тэгээд агнсан бол амьдруулахаа сэтгэж ие. За дайны хөл өмөнд улсын хэрэг хурцтвол өнтийн жаргалын төлөө өөрийн цагийг эзлээгүй чи буруутай учиг чамайг галд өргөж тахил болгодог нь галын ясаа. За ер нь бол ингээд орчин цагт нь ингээд байдал хэцүү болсон байгаа. Энэ хэцүү үед ирээдүйн үрс балчруудын нэг олныхоо жаргалын төлөө сэтгэж бодож өөрийнхөө цагийг эзэлж босч ирж чадаагүй чи буруутай учраас чамайг галд өргөж буюу энэ ухаарлыг тэтэл чинь тууллаар чинь ойлгуулж тахил болгодог нь галын ясаа. Энэ бол ингээд сургах арга барил юм а гэж байна. Кау урдын Еко галын ясаад бичээс. Нэгтёс айту балту зибалтан чол мэх тоодогнэ арту хамаарнуу нэг олон чуглан гэлтэлнө айду баяран хямагата яалталсу чин чугис маилчир хамту ёосу цахилсу. За энэ юу гэж юм бүү мэдээ. Их ясаа тодлогоо. Амьдран оршиход оройн дээд нь байх нэ. Ард нь гарахад чи хин юм бэ? Хаадууд жишээлбэл оройн дээд штэ. Тэгээ амьдраад дуусахад чи хин юм бэ? Оршин гэлтэрэхэд чи нэгэн үлийг дархалжээ. Огторгой байхад чи хин юм бэ? Ар байвал хамааран дээлжээ. Арыг манах эзний ор чамаар дутах байсан уу? Өвөр байвал өмгөөлн дээлжээ. Өтгөс өмөөрөөгүй бол өвөр нь хаана хэний мэдэлд байх байсан бол ямхаар сэтгэгч ядуу дороогоо гайхагч өлсгөлэн бар мэд асавч өчүүхэн өтөөрөөл байгч хамгийн дээд нь би химэн сэтгэх харуулж намнах дуртай эртийн энэ зүнг галд шатаан хайлуулбал галав юулдал цоргуулбал эзэн биеийн гарч ирээд инх амгалан өрөөдөг мөнх амгалан хурайлж 8 оюун 9 биеэр нь цэгцэлдэг. За энд бол ерөнхийдөө нэг юм жамын байгаа байдлыг шүлэглээд нэг богинохноор айлтсан юм шиг надад санагдчихээн л та. Ер нь бол чи ингээд нэг үлийг дархалж болно. Тэгтээ огторхой бол хязгааргүй. Ар байвал хамаарн дийлчих сайн үлийг бүтээж болно. Тэгтээ тэр бүтээсэн орон зай чамаар дутх байсан уу? Чиний оронд хин нэгэн хийх л байсан байх. Тэгээ үр байвал хамгаалан дийлсэн. Тэгтээ өнгөрсөн үе чинь өврий чинь хамгаалж өгөөгүй бол өвөр чиний мэдэл байх байсан уу? Тэгээд жижигээр сэтгээд дорой буурайгаа гайхагч өөрийгөө баг гэж бодсон өчүүхэн өтгөвэрэл байхч гэсэндээ хамгийн дээд нь би хэмээн сэтгэх харуулж намнах дуртай эртийн энэ зөнг одоо галд шатаан хайлуулна гэхээр чинь ул ухаанаар нь үндэс суурьтайгаар нь олж тодолж таньж чадвал эзэн бие нь гарч ирээд инх хамгалан өрөөдгөө инх хамгалангийн чиг зүгийг заадгаа. Тэгээд мөнх амгаланг хурайлж 8 оюун 9 биеэр нь зэгцэлтгээ гэдэг энэ судрынхаа нэрийг бас дурдж байна. За тэр яг галын үндэс төдийг судлан шинжлэх төгс ухаан хөрсөнгөд онож алтхын аялгаугаар олон сэтгэж хүрлээ. За энэ дээр бичсэн шүлгээ бүтэн судалж шинжлэх төгс ухаан хүрээгүй учраас онож алдахын туллаар олон сэтгэж хүрлээ гэдэг чинь олон гэдэг чинь олон гүүр гаргахын олмыг хэлж байгаа юм шиг байгаа юм. Тэгэхээр тууллаараа л тэгэл гарцаа гаргаж янз бүрийн оролдлогоор энэ зүг чиг рүү гарц гаргавал ер нь ингээд инх амгалан руу юм байна да гэж өөрөө оролдож үзэж хүрсэн гэж байна. Олсон гэж байна. За нэг нарыг авалахад итүүхэн дэнийж илаар шив. Хоёр нарыг авалахад хослон дуулж өртөөлөв. Гурамсан нарыг авалахад най тухлан живчирч дөрвөн эргэлтийг тамгалахад сум 50 удлаа ясаж 5 яах тулсныг умалахад газар хэлбийн автаж жүү ирхай товлон ирэхэд хамтуу алдуу салж тарваг болон тарчиг суув. За энэ болохоор нөө эрхийн мэрэгний үлгэрийг хальт оруулж ирээд байгаа юм л да.
За энийг ер нь цааш нь уншнаа. За нэг нарыг авлах нь галтаа яарн чөлүүгээ хитэл сув. За ер нь тэр галын дүлмэт арга суу залийг одоо эзэгнэхээр яаран чөлөөгөө идэлсүүл гэж байгаа юм шиг байна. За тэгээ хоёр нарыг авлахад хоймсон мушгаа эргэсүү удамшлаа тэмтэрсэн байна. Гурамсан онолоор иерхэд най тухыг эрэтгэж. Гурамсан онол гэдгээр ивэгээд ирэхэд най тух гэдгийг ирж хайж дөрвөн эргэлтэд хас төрийг цогцлоох хамагтайн улбай суурийг зүүж үлдээгээд 60 хүрэлгүй өдөлсөн 70 хавартаа буудлаагүй дальж өгөр өртөөлөггүй хам бусаар чагтлан хамт өтхийг шивэн сүү. За өөрийнхөө л тууллыг яриад тах шиг байна л да. Өөрөө ер нь бол 60 хүрээгүй өдөлсөн гэж хэлж байна. Тэгээд тэрнээсээ хойш 70 авартаа бол хөрсдөд буудлаагүй ямар нэгэн өртөөлөг хэлээгүй. Тэгээд хам бусаар чагтлан гэхээр нөгөө хамт бишээр чагтлан хамт өтхийг шивэн сүү гэхээр чинь ер нь тэгээд өтөж байгаад галаа олдсон шүү гэдэг жам зүй тогтлыг шивнж хэлсэн болов? Шивнж үлдээсэн болов? За би л тэгжил таамаглаж байна да. За нэгтёс чи дарангаж хэлээр анхны үлдэлт буюу нялх нялцраа балчир үед сэрэгцэн амиа аврахын төлөөх амьдрал тэмцлийн өртөөд хүн ёсны мөн чанарын модон хэлхэнд хувирсан гал өрдөх зүн байгаа юм. Энэ зүн сэрэхгүй аваас ямарваа очоор очлоодож түл шүүгүй бол цогшил үгүйтэй ижлэр амь тогтдоггүй ёртой тул хамгийн хэрэгтэй зүн гэдэг нь батлагдана. Анхны үлдэлт буюу нөгөө нэг нялх бүр нялцраа үед сэрэх энэ зүн өөрийн амийг аврах тэ амьдрал тэмцлийн өртөөд хүн ёсны мөн чанарын модон хэлхэнд хувирсан гэхээр хүн ёсны мөн чанарын гэдгийг ойлгож байх. Модон хэлхий гэдэг чинь нөгөө өөрөө чинь модон хаан шүү дээ. Модон хэлхий гэхээр чинь түлшийг хэлж байгаа маа. Галын түлшийг хэлж байгаа байхгүй. Гал өрдөгдөх түлш нь анхны үлдэлтээр сэрдэг амиа аврахын төлөө идэх хоол хайдаг тэр зүнг хэлээд байгаа юм. Тэгээд энэ зүн сэрэхгүй аваас ямарваа очоор очлоодож түлш үгүй бол цогшил үгүйтэй ижлэр амь тогтдоггүй ёртой гэж байгаа. Тэгэхээр хамгийн чухал зүн юм аа. За энэ ямар зүн бэ буурлаа гэж би асууж байна. Тэгсэн чинь амь орших адгуусан зүн. Хөхөө амлах зөнгөө өрөөг амьдран орших хэцүү шүү дээ. Эхлээд ямар ч гэсэн амиа тогтоож авдаг байх нэ. Тэгэхгүй тэгээ юугүй хөхөө амлж мэдхгүй, идэх хоолоо ирж мэдхгүй, амиа хамгаалж мэдхгүй бол тэр хүний чинь яаж амьдруулах вэ гэж байна те. Хөхөө чирэн уйлан бархишхтаа амандаа үлгэх эхийн хөхийг аваад ир гэж чарлан байхдаа зүн сэрснээ давхар дуулгаж буй өрийн дуулал юм. Анхны ялагдлыг мэдрэхэд удамшлаа тэмтчин гавлаа төнхчиж гарц хайж чадал суун. За тэгээд мөөмийн өхгүй болвол тэр хүүхд чи ядаж уйлна өстэй те. Уйлаад ингээд те би өлсөөд байна гэдэг чинь ялагдл мэдэрч чинь тэрийг авахгүй ш тэмчиж чинь. Тэхийн тулд удамшлаа тэмтрээд хамгийн түрүүнд уйлаад те мөөм хавьдрээ гэд илэрхийлэх тэр чадамжаа удамшлаасаа гаргаж ирж сэрэж хэрэгжилж байгаа гэж байгаа байхгүй юу? За энэ мэтэр цаашдаа ингээ ялагдал мэдрэх болгондоо одоо яах вэ? Тэ энийг авахын тулд яах вэ? Би ингээд өвдөөд нь эсвэл өлсөөд энэ асуудлаа шийдэхин тулд яах вэ гэд өөрөө амиа хамгаалахын тулд удамшлаа тэмтчихэд янз бүрийн чадваруудыг гаргаж ирж өөртөө суулгадаг байх нэ. Үүнийгээ хийгээгүй өрс бол зөнгөө цогшоож дээлэлгүй өтөнд баригдаж эхэлнэ. За яг нэг хөхөө амлцдаг юм байж. Гэхэд одоо нэг өөрийнхөө нэг жижиг сажиг шалдар болдор асуудлуудыг шийдэхдээ удамшлаа зүйтэй ашиглаж чадахгүй. Одоо амиа хамгаалах зүм муутай гэсэн үг л те. Өөрийгөө хамгаалж чадахгүй бууж өгөөд ч юм уу те. Хойш суугаад ингээд байгаа үрс бол ингээд байсан үрс бол зөнгөө цогшоож гэдэг ч одоо галт үлдэг хүмүүс сайн мэдэх бах та цогшоо гэхэр чинь одоо дулааны удаан хадгалах ч юм уу те. За тэгээ зөнгөө өтөөчхөр зүүн салаалж олон хувирдгийг үрс тал тухамсар хэмээн нэрлэжээ.
За ер нь бол ингээл чи амьдраа гэсэн тэгээ чиний амьдрах чадварын зүүн байхад энийг ингээ бүрэн гүйцэд ашиглаж танин мэдэж яаж гаргаж хэрэглэхээ мэдгүй ингээ өтөөчхөр олон хувираад юу нь ойлгохдгоо болоод яавал яагаад байгаа яавал ямар үр дүнд хүрээд байгаа гэдг нь мэдгэдгээ болоод олон хувирдгийг үрс дал тухамсар хэмээн нэрлэж гинэ. Яагаад гэдгийг мэдэхгүй юм бүхэнд шүд зуух. Яагаад гэдгийг мэдэхгүй юм бүхэнд чөтөө хөдлөх. Яагаад гэдгийг мэдэхгүй би аавгаа гих бодрол дээрүүлэх. Аавгаа болоход мүлхэж туулсан мөр байдгийг ялагдал амсахтаа олж мэдсэн бол яа харахгүй аавгаа болох эхний алхмаа хийх байжээ. За энэ бол ойлгомжтой бах тий. Гэвч ялагдсан дорд хүмүүн шүдээ хавраад эхэлбэл ялахын төлөө одоо өтийг тэжээх шаардлагад унжээ. За ялагдсан даруйдаа шүдээ хавирна гэдэг чинь ингээл занаал зуугаал шарлахаал өсөрхөөл те заавал ялна ингээл яагаад ялагдсан учир шалтгааныг бодож эргцүүлэхийн оронд би яаж хийж яагаад ялна гэл эхлэх юм бол хоёр өөр юм байна. Ялагдал амсаад яагаад ялагдав? За хүн угаасаа ялагддсан байж гэдэг юм уу? Иймэрхүү ёс суртахууны ч юм уу илүү гүнзгий бодлуудыг тээж тэгээ тэндээс учир шалтгаанаа олоод дараа нь за ингэл ялагддаг тэгвэл ингэл ялах юм байна. Гэхдээ би бас одоо ялж байгаа ч гэсэн дараа нэг өдөр ялагдах юм байна гэдэг юм уу? Иймэрхүү өргөн цар хүрээтэйгээр сэтгэжийвэл яа харахгүй аавгаа болох ихний алхмаа хийх байсан боловч яагаад ялагдснаа бодохгүй тэгээд цаашдаа бас ялагдхаа тооцохгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү нэг юм сэтгэлгээний цар хүрээ хумигдсан байдлаар ингээ өс санаа дотгошоогоо өчүүхэн дотортой болоод эхлэх юм бол ялахын төлөө гэдэг чинь одоо ямар ч хамаагүй аргаар ялахын төлөө одоо өтийг тэжээх шаардлагад унжээ. Нөгөө танин мэдхүүн сайн тэлэхгүй байгаа байхгүй. Яагаад ялагдснаа ухаж бодоод тэндээсээ ухаан сэлэх. Яагаад ялагдснаа огт бодохгүйгээр ямар ч хамаагүй аргаар яаж хийж яагаад ялах гэж сэтгэх хоёр чинь танин мэдхгүй сэтгэлгээний ур ухааны цар хүрээний хувьд бол юм ялгаа зөрөөтэй гэдгийг л болон тодолж хэлхийг хүссэн юм шиг байна. За тэгээд хэрв чи нүүдэлчин бол суухын тавиланд ялахын зоригдол юусэн бэ? За хэрвээ чи нүүдэлчин юм бол суудлын энэ байрлалдаа ялаад яг яах юм бэ? Тэгээ чи чинь нүүдэл дотроо ялах ёстой шүү дээ гэж штий ингээд төрөнийхээгээ тавтаад байгаа байхгүй. Одоо чи цаашаа ингээд хөврүүлж бодоод сэтгэлгээний ур ухаанаа тэлж ялах ёстой болохоос гацаж хайрцаглаж дотгошоо хумигдаж өчүүхэн болж ялах бол ямар хэрэгтэй юм бэ? Наадах чи яг ялалт мөн үү гэсэн утгыг ингээл давхар хэлж байна. Нүүхийн зоригдолд ялтыг уухайлбал уухай дуун сэтгэл цатгадаг юм шүү дээ. Сууж байгаа түмэн молгоог үзээд алчхын арччихыг гэх нь мон амин чанарын нүүдэл бусаа. Аварчхын хамгаалчхыг ахиад цаана тарх хөгжих орон зайг үлдээчхий гэх нь моны онол шүү дээ. За чи өргөн цар хүрээтэй сэтгэхэд идэм байж бусд нь дотгошоо хумаад идэм байж. Тэгэхээр чин тэднийг өршлөх биш харин заачхыг, аварчхыг, хамгаалчхыг дэ улам өчүүхэн болохоос нэг манчи тэгээд цаашаагаа ингээд тарих тэлэх тэр орон зайг нь үлдээгээд өгчий гэж бодох нь моны онол шүү дээ гэж байна. Одоо Монгол гэдэг нэртнүүдийн тэр мон гэдэг онолыг тайлбарлаж байна. За тиймээс зөнгөө өрдөж чадалгүй өтөөсөн буюу үнс болгочихсон өрсөн түмэн нүүрэнд нь төөрөөд хэнийг ялхаа ухахгүй хэнд ялагдаад байгаагаа ч олж харах тэнхээ сулдан гундаж байна да. Тэгээ яага өтөөсөн гэхээр нөгөө нэг сэтгэлгээгээ тэлээгүй тэгэхээр удамшлаа бүрэн агсч чадахгүй одоо тодорхой хэмжээнд тодорхой насанд хүрээд удамшлаасаа эхлээд уйлахыг ингээм амархан аваад хэрэгэлсэн бол дараагийн шатандаа бол авч хэрэглэхдээ дутуу авч хэрэгжилж эхэлсэн байх нэ. Тэгэхээр бүрэн утгаар нь үндэс сууртайгаар нь аваагүй учраас сэтгэлгээ нь тэлээгүй өтсөн. Тэгээд өтсөн учраас нэг олон салаалц нөгөө дал тухамсар олон төөрөгдүүлсэн бодол, олон төөрөгдүүлсэн сэтгэлгээ учир шалтгаан нөгөө үндэс
Тэгээд үр дүн хоёрын хоорондох холбоосыг ойлгож ялгаж таних байгаад ирж байгааг нь түмэн нүрэнд нь төөрөөд хэнийг ялахаа ухахгүй, хүнд ялагдаад байгаагаа ч олж харах тэнхээс ултангундаж байна да гэж хэлсэн байна. Сумлын ёсонд хэн хүчтэй амьдрах хэмээн дуулал өртөөлсөн бол одоо бид нар чинь нөгөө ширэнгийн хууль мойл зэрлэг капитализм энэ төр гэж ярьдаг штэ. Угаасаа хин хүчтэй амьдрна, хин чадж байгаа нь баяжна, тэгээ хин чадж байгаа нь тархин нугаан, тэгээ чадахгүй бол хогчно гэсэн юм дүрмээр амьдарч байгаа. Ер нь зөвхөн одоо тэр Америкт биш штэ. Манай Монголд ч гэсэн нэг тиймэрхүү л чи чадахгүй байвал чадахгүй чигээрээ тэгээд тэр чинь чиний буруу гэдэг л юм ярьж байгаа. Ийм тунхаг тэгээ ийм үжил суртал өртөөлсөн бол нүүдэлчин зүн түүгээр тэмтчүүл үнслэг нь гарцаагүй. За нүүдэлчин зүн бол ийм ухаан биш болохоор үнслэг нь гарцаагүй гэж байна. Өнгөө хувиргаад оодож годоод хэн үйлдсэн орон зайгаа дархалдаг хэмээн чи дарангаа чи хэлний сул талыг ашиглан бас л төөрүүлээд байвч өвгдөөс дамнуулсан өвлүүлсэн зөнгөө тандгийн хувьд өвгөн бол нэг юм ялгаад л байна. Өөр ямар нэгэн үгээр ч юм уу өөр олон төрлийн үзэл санаагаар ингээд төөрүүлээд нөгөө л нэг хин хүчтэй амьдрах гэдэг юм ширэнгийн хуулийнхаа л үзэл санаа руу чиглүүлээд байсан ч би бол нэг юм таниад байна л гэж. Энд хүмүүн чадлаараа амьдарсан ч чадхаараа батарсан ч чадхыгаа хураалан түмэнд шагшигдсан ч сэтгэл чадахгүй зовлон ихээ. Өнгөн хувирсан үнс тул солонгын өнгөөр эргэлдэвч саарал өнгөн тодроод үнс гэдгээ гэрчлээд гал өртгийг шахаад байдаг. За юу гэсэн үг вэ гэхээр энэ нөгөө сэтгэлгээ тэлээгүй тэр хумигтмал дээрээ гацсан ч гэсэн тэнд чинь ингээд тэр гацсан хэмжээндээ өөрхийн нэг чаддаг юм байгаа. Тэгээд тэр чаддаг юм нь болохоор нэг тийм өчүүхэн дорой арга зээл байдаг хгүй. Одоо зөвхөн өөрийн гидсэгдэж хар амин хувиа бодох, тэ өөрийн төлөө бусдыг золиослох гэсэн нэг тийм өчүүхэн арга зэла одоо би хүчтэй байна, би чадаж байна, би болж байна, би амьдраад байна гэж андуураад байна. Яг үүндээ эн чин солонгон өнгөөр их гой ганган эргэлдэвч цаана үнцийн тэмтрэх юм бол саарл өнгөн тодроод одоо амин хувиа хичээсэн нэг тийм арчаагүй дорой өчүүхэн дотор нь тодроод үнс гэдгээ гэрчлээд яг жинхэнэ гал өртөөчээ гэж шахаад байдаг учраас дотор ийм хоосон оргих сэтгэл цадахгүй тийм мэдрэмж байнга нөгөө зөнгөөр нь түрээд өөрт нь төрүүлээд байдаг бахнэ. Энэ нөгөө хоосон мэдрэмж сэтгэл цадахгүй байгаа нэг яагаад байгаа нь мэддэхгүй байгаа энэ мэдрэмж чинь туйлдаа хүрвэл тугалдаа ч өсөрхөн тулж байгаа газартаа ч хөшлөн ээж байгаа тэнгэртэйч тэрсэлж ирсэн зорилгоо бүр мөсөн гэн өөрийнхөө хүүхдэд өсөрхөн зүгээр энэ доороос ч тулж ивэж байгаа тэнгэр газартаа өшлөн ирсэн зорилгоо бүр мөсөн гэн уул нь бол нэг юм тархиад хэлэхгээс сурч өгч энэ үстэй яах гэдэг юм бэ? Сурч өгч гээд ирсэн байгаа байхгүй юу? Тэрийгээд ингээ мартчихнаа гэж байна. За тэгээд хүчгүй хүмүүн байна уу да хүчийг нь өгөхгүй хэрнэ хүмүүн болгоно төрүүлэх хэрэг байсан юм уу да тэгвэл нөгөө нэг хин хүчтэй амьдрах гэдэг ийм үжил сурталтай байгаад байна. Тэгтэл хүчгүй хүмүүн байна уу да хүчийг нь өгөхгүй хэрнэ хүн болгож төрүүлэх хэрэг байсан юм уу да тэгвэл та бүхэн энийг өөрөөсөө асууж үзээрэй. Улбаас өөр нэг юм бол унсан бүхэн өөрийн шидтэл байж таарна. Одоо би 9 дэх үе дээр хин нэгний удмын балчир байгаа. Бүр дээшээгээ хөөвөл бид нар бараг нэг өвгд эцтэй байгаа штэ. Тэрийг хэлж гин те. Бүр эртээр үедээ нэг агуу мундаг өвгд эц байсан байхад одоо тэрнээс чинь салбарлаад өчнөө олон удам угсаа ураг салбарлаад тэгээд бид нар дээр ирсэн. Тийм учраас хуа гэдэг өвгийн шидэн бүгдд чинь байгаа штэ гэж. Өрсөлдөөд юг нотлох гэвэ, булаалдаад хаа хүрэх гэвэ. Жишг нь хаан бол ганц л байна. За өмнөхөө нэг сонио үгүйсгэж юм шиг болчихж байд. Одоо бүхэн хүчтэйртэй гэснээр хаан бол ганц л байна гэд ороод ирж байгаа. За цаг хугацаанд таалж ээж тэнцүүлж эрхийг олгон цаг хугацаа гэдэг чинь одоо энэ орчин цаг чинь ямар хааныг таалж ээж тэнцүүлж эрхийг олгох юм. Энэ цаг үе хаашаа өөрчлөгдөх гээд байгаа. Яавал
инх амгалан болохын тэрийг тэр эрдэм мэдлэгийг таньж чадсан, өөртөө чадамж болгон суулгаж чадсан тэр хүнийг цаг хугацаанд таалж ээж тэнцүүлж ирэхийг олгодог. Тэгээ аран олон нь зөвшөж өргөж хаан төрдгөөс ард олон зөвшөж өргөж хаан төрдгөөс ард олон зөвшөх хэрэгтэй ахна шүү дээ. Ингээд нэг оройгүй сайхан мэдлэгтэй хаан уулан байгаад байдаг. Тэрийг бас зөвшөж өргөх ард олон байхгүй бол бас яаж муухаглах бол тэ өөрөөсөө ухаантай хүнийг одоо доор нь байгаа тэр арай бага ухаантай хүмүүс бол зөв юм хэлээд тахтан чи тэнэг байна чи одоо цаашаага бай гэд хөөж туугаад дэше гарахгүй байх магадaltaй штэ. Тэгээд ингэж хаан төрдгөөс хүчтэй нь өөрийн хүчээр хаан болоод байгаа хэрэг огт бус шүү дээ. Өөрийн бүрэлдүүлсэн амин чанартай дүр төрх хааны шинжид дүйж өөрийн бүрэлдүүлсэн амин чанар гэхэр чинь одоо тэр яг тэ өөрийнхөө ч амийг оршуудаг, бусдын ч амийг оршуудаг. Тэгээ бусдын төлөө өөрийнхөө амийг оршоож, өөрийнхөө голчийг тогтоож, үзэл бодлынхоо төлөө хар цагаан арга бэлгийг хослуулж үлддэг тэр байр байдлыг амин чанар гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгээд тэр амин чанар нь хааны шинжид дүйж хаан юм чинь одоо хар цагааныг хослуулахгүй тэгээд цагаан гэлдэгэд үлдээ яаж хаан байх вэ те. Түмэн олноор хамааран сэтгэлтэй багтааж байвал за бүгдийн сэтгэлтэй багтаах нь шүү дээ. Хүссэнж, эс хүссэнж цаг хугацаа түүнийг өргөнө. Энд чинь нөгөө өөрийн бүрэлдүүлсэн амин чанарт дүр төрх хааны шинжид дүүж гэдэг нь болохоор хааны бие гэдгийг хэлж байгаа. Түмэн олноор хамааран сэтгэлтэй багтаах гэдэг нь болохоор хааны чиний төлөө гэх чин сэтгэлийг хэлж байгаа. Ингээд биег ч оршоогоод чигч дотроо багтааж ингэж цогцоор нь байлгаж чадах юм бол хүссэнж эс хүссэнж цаг хугацаа түүнийг өргөнө. Нэр сүр суу алдрыг цаг хугацаа өөрөө тодлохоос хүмүүний чадлаар тодлогддог үйл гэж бодож байвал нэг тунгааж нэжгээд эргэлзэн эргцүүлэх тун. За энэ дээр шууд цаг хугацааны ойлголт оруулж ирээд байна. Тэгээ цаг хугацааны бүлэг нь арт нь байгаа учраас би энийг задлж удаан ярмааргүй байна л да. Одоо тэр өчүүхэн бодлын цаг хугацаа юу? Эсвэл одоо инх амгалангийн цаг хугацаа юу гэдгээс хамаарат нэр сүр суу алтар нь тухайн цаг хугацаанд таарч хүмүүстэй одоо хуваарлагддаг гэсэн утгатай л байхгүй юу? Одоо яг жаахан харын цаг үед бол тэгэл хармуун л нэр сүр суу алтартай байна гэсэн үг. Жохон өөрчлөлт ирж байгаа үед бол одоо өөрчилж байгаа хэдэн нэр сүр суу алтартай. Яг тэр тарих гавал тэлж хөгжих тэ улам их тэлэгтийг тэр цаг үе бол тэр тэлж байгаа юм уу тэлж чадсан л нэр сүр суу алтрыг хүртгнэ гэхэр чинь nii олноосоо хамаарч тэр нэр сүр суу алтрыг хэн хүртгэн бэ гэдг нь тодорхойлогдох нэ гэж бас давхар ойлгож байна. За анхны уухай хадаах нь Баатар ёсыг санагалзуулнаа. Анхны уухай хадаах нь гэдэг чинь уухай дайраад гэлтэй нэг тэмцэл хийх тэр мөчийг хэлж байна. Энэ нь болохоор Баатар ёсыг санагалзуулна гинэ. Аваа авлаа тарихтаа ангаа хуваагаад идэхдээ мэдэрдэг байсан тэр задалтыг өөртөө нэхэн өөрөөсөө идэнэ. Гэвч таарсандаа тэрсээд тавилангаасаа сүргөөд уулсын чандад жаргах нарыг баясан харж шөний нойрыг алтын цэнгэлийн төлөө хумслан уушны зоригдол эхний алхмаа хийхээр улаарад буй саарал унс угтаа гал бус тул Баатар ёс гэж нь түүнд оршишгүй. Ингээд нэг юм баатарлаг тэмцэл хийх гэдэг штэ. Ингээл авлаа л тэгэл тэр авсан ангаа хүмүүст өгөөл тэгэл тэр авсан ангийнхаа нэхлийг өөрөө үүрээл тэ ингээ айгу баатарлаг баймаар байж ийн цаддаг тэр цадалтыг өөрөөсөө нэхэд байхад чинь зүгээр л нэгтэй нэг юм зугаа цэнгэл төдөөхэнд ингээл орой гарч ууж идти шоодий гэд явж байгаа энэ хүн бол үнэндээ гал биш саарал үнс болохоор Баатар ёс гэж нь түнд оршишгүй. Тэгэхээр нөгөө нэг тэр баатарлаг мэдрэмжээ ерөөсөө авч чадахгүй тэрэн дээрээ ингээ хоосорч эхлэх нэ тэрэн дээрээ дутаж эхлэх нь дотор нь хоосорч эхлэх нь Баатар химээх нь үнс нурмыг бос уулзах дүлийг л
зөрилдэг. Дайчин эр гэдгээр үтсэн тархийг бус өөртөө тэжих бамбартай ижи барсыг л жишдэг. Үнсний уухай хадан цуурайтавч сэтгэлд хоногшохгүйд үлдэн. За үнсний уухай ингээс амар ингээл тэмцэлтэй дайста виста тэмцэж амьдарч гин эм орж байна амьдрал хэцүү байна гэл ингээл уугаал яг үндэ нэг сүртэй баатарлаг юм хийхгүй байгаа тэр үнсний цээжэд илтчаа тэр байр байдал нь сэтгэлд хоногшохгүйд үлдэж ирж хайгаад олж чадвал оч үсрэхэд л түлшин байвал гал нь хормын төдийд үнснээсээ асна. За хэдий тийм муухай байгаа ч гэсэндээ ирж хайгаад тэгээ олж чадвал оч үсрэхэд түлшин байвал гал нь хормын төдийд үнснээсээ асна. Нөгөө галчууч нэг үнснээсээ төрдөг гэдэг штэ. Тэрнийг бас энд ингээд давхар хэлээл дурдаалах шиг байна тий. Тэгэд өөрийнхөө ингээд хэдий чи ингээд муухайсэн ч гэсэн яг учрыг ойлгоо, учрыг тунгааж чадах юм бол чи ингээд галаа асаахад ингээд хормын төдөд болж чаднаа. Тэгээ чамд бүх юм нь байгаа, өвгтөл нь байгаа гэж. Үнсийг түлшилж дөнгөөл отсын гэлбан буюу түмэн бодрол эргцүүлэл дундаас түүдэг өрдөх амархан шүү дээ. Түлш гээ чинь юу юм бэ? Чи амьдр гих чин сэтгэл, чиний төлөө би орший гих амин чанар. Энэ бол ингээ хүний голчийг уул нь олоод өгцсөн хэсэг нь баггүй юу? Чи амьдр гих чин сэтгэл, бусдын төлөө, бусд гэдэг нь авал ганц хүн байх албагүй. Хүн амьтан байгаль ихтлхий бусад буй бүхний төлөө тэднийг оршоох чин сэтгэл чиний төлөө би орший. Тэднийг оршоохж байгаа юм бол тэгээ би хүчтэй байж ич би хүчээ өргөж чадна шүү дээ. Би одоо хинч биш юу ч биш бол тэр оршооё гэж бодоод байгаа юмнуудаа яаж оршоох юм? Тэ ботхоос цааш хитэрч чадахгүй. Тийм болохоор энэ бол голч нахгүй юу? Чи амьдр гих чин сэтгэл чиний төлөө би орший гих амин чанар нийгэрэн сүлэх зүйдэл жамыг ухаглах мөн чанарын цултал шүү дээ гэж байна. Би түрүүн түлш гэдгийг буруу тайлцсан байх шүү. Түлш гэдгээ одоо энд өөрөө тайлж байна. За тэгээд нийгэрэн сүлэх зүйдэл жамыг ухаглах мөн чанарын цултал шүү дээ. Мөн чанарын цултал гэхэр чинь тэгэл бие бүхнийг бол зүв буруугаар дэнсэлж хар муу хар цагаан гэрэл сүдрээр ялгах боломжгүй. Эндээс нь харуул гэрэлтэй, цаадлаас нь харуул сүдэр нь байгаа гэдэг тэр нөгөө нэг тогтвортой байнгын эргэлт хөдөлгөөнтэй тэр тойрогт зүйдэл жамыг ойлгох мөн чанарын цулдал энэ гурыг нийтээр нь түлш гэж нэрлэж байна те. Энэ гурав бол нийтээр нь хүмүүний босоо голч буюу нөгөө нэг яг ийм яг яавал болох гээд байгаа юм те. Ингээд зүг болох юм уу, ингээд зүг болох юм уу гэдэг энэ хазаалт багтаа яг жанжин шугам гэж ярьдаг ш. Жанжин шугамын тодолж байна. Чиний төлөө би оршихын тулд өөрийгөө манах ухаан буй бүхнийг хамгаалахын тулд би оршиж байх ёстой. Тэгэхээр би оршоохын тулд өөрийгөө манах ухаан, өөрийгөө хамгаалж оршоож хүчжүүлж байх ёстой. Өөрийгөө манахта хаяагаа хамж мэдгч одоо нэгч муу үйл, хар муу үйл дүүрэхгүйгээр өөрийгөө хамгаалж оршооно гэдэг бол хэцүү. Ядчил ингээл наад захантай амьдрахын тулд хоол идэл амь тасалж байгаатай адилхан янз бүрийн тэ хар мууг хийж мэдгч өнийн ирээдүйн тусгалыг сэтгэн тооцох чадамж шүү дээ. За яг вэ би амьтны ам бүрлэгж идэг юм байж гэхдээ тэр амьтдыг ирээдүйдээ одоо устж алга болохоос нь сэргийлж амьдруулан оршоохын тулд би ингээд өнөөдөр мах идэвч маргааш энэ эцсэн махныхаа төлөөсийг үйл хөдлөл үг ур ухаанаараа төлнө. Тэгээ тэр нь бас яг байнда онно гэж ингэж сэтгэн тооцох чадамж гэж байгаа юм. Ирээдүйд хаа хүрхийн юуны төлөө өнөөдөр мах идэж энэ амийг оршоогоод байгаа. Тэрийгэ яг зөв зүйтэд нь сэтгэж тооцож чиглүүлэх тэр чадамж шүү дээ гэж. Өвч бие зовоон өтөөд байхын хэцүүг суумлууд сайн мэдэж сурч боловсрон мэрэгшиж сэтгэл судлал хэмээн салбар нээж төрүүлэхтэй түмэн солонгийн өнгийг л айлдаад байхаас түгээмэл их хүрдэн галын ёсыг сануулж байгаа нь тун ховор үзэгдэх юм. За энэ сэтгэл судлал гэж нэг юм салбар нээж төрүүлэхтэй одоо нэг ингээл
9 шидэр нэрлэлтэй нарциссизм, ингэдэг, тэгдэг гэл ингээл нэрлэл нөгөө хувирсан, гоодсон, олон янз болсон төөрөгдүүлдэг тэднэрийг ингээд нөгөө детальчилж айлдаад байхаас яг үндэс суурьндаа тэгээ хүн яг ямар байх ёстой юм, босоогоол чинь ямар байх ёстой юм. Ер нь анхны эхлэл үүдхлээсээ зам ёсны дагуу хүн гэдэг чинь яг яаж орших ёстой юм гэдгийг ерөөсөө айгүй ховор айлдж байна гэж хэлж байна. Эндээс галаа өрдөж дийлбэл 5 тухайг олноо. Идэх хоолгүй үлдвэл өөрийн сэтгэл затгалан оршихын тулд өөртөө эрхлэх үрдээ үл хоол залгуулахын зоригдолд тархин гавлын аавгаа их галын урдууг гэдгээр сэтгэх урдууг зүйрлүүлж хэлж гин өрдөн байснаа. Идэх хоолгүй үлдвэл өөрийн сэтгэл затгалан оршихын тулд гэдэг чинь одоо чи тэр Баатар Ёсыг дээр өгүүлсэн энэ босоо голчийг өөртөө оршоохгүй болохоор нөгөө нэг үлдчихдэг байхгүй юу? Одоо тархич нь үлдэн, тэгээ сэтгэл чинь цадахгүй хоосорно. Тэгээд энэ үлдлийг цатгахын тулд өөртөө эрхлэх үрдээ үл хоол залгуулахын зоригдолт гэдэг чинь одоо нөгөө чиний төлөө би та бүхний төлөө би тархин гавлын аавгаа их сэтгэх урдуугээ ашиглаж хэрэглэж баяснаа гэж хэлж байна. За тэгээд нэгээр чагтлвал 2 өрчхөн хөрдээр өнгөө хувилгадаг үнс ганцхан зүйл дээр ханаад нэгэн тойрогтой цадчвал өнгөө хувиргаад олон болоод өрчхөн хүрдээр олон болж төрүүлдэг үнс 2-оор өрдвөл гурвалжны хүчээр ёслон асдаг гал хоёрын ялгаа ихээ. 2-оор өрдөх гэдэг нь 2-ын тоон өөрөө бас юм өрчхөн шидтэй байхгүй. Тэгэхээр нэг танин мэдхгүй ханаал дараагийнх руу үргэлжээ шилжиж идэг гэдэг энийг энэ зүй тогтлыг таньж мэдээд энүүгээр үрдвэл гурвалжны хүчээр одоо 2 нь цаашаа гурвалжин ингээд дүрс рүү орж шít 1 2 дээр бол дүрс байхгүй те. Тэгээд танин мэдгүй өшөөл цаашаа бүр шидийн гоё болж тэлдэг. Тэгээд энэ өшөө тэлсэн тэр шидийн гурвалжингийн хүчээр яслан асдаг гал хоёрын ялгаа ихээ гэж. Биг гэлгүй, чиг орхилгүй, хамт айсгын амгалан тэгш дүүрэн. Тэгээ өргөө зорихгүй, өрөөлийг зорихгүй, хамтдаа сайхан амгалан байх нь бол үнэхээр одоо тэгш дүүрэн гэж. Чадaltaй байхын тулд сэтгээд байна, чагтаас салахын тулд мэрийгээд байна. Гэвч тарих үлдэн сэтгэл хоосорно. Харвай бүрийгээр тэмтчээд хачин ихээр өтөж үнслэвч хааштай галдвал хизээч ноцоход бэлэн урд үе юм шүү дээ. За ер нь ингээд өөрийгөө л лаг болох гээд сэтгээд байна. Энэ хайрцагнаасаа гарахын тулд мэрийгээд байна. Гэхдээ одоо ингээд зөв болохгүй бол тарих үлдэж сэтгэл хоосроод байна. Тэгээд яг тэрнээсээ болоод жоохон юм харав бүрийгээр тэмтчиж одоо хачин ихээр өтөж муухаглаж үнсэлсэн жигсэн хааштай галын улбаа суурьтай тул нэг л ухаарл тээхэд те нэг л эргэхэд нэг л өөр өнцгөөс харахад л хизээч ноцоход бэлэн урд уу юм шүү дээ гэж. Төрлөг сомлоод хавцсан бүхэнтэй өрсөлдөж үнс солонгороход хуурдах тул энэ зүүн адгуус араатан чихтэй мөрлөнөө. За ингээл хоорондоо өрсөлдөөл тэр нэг жижиг өчүүхэн дөрөгтөл гацхан байна. Бусдаа өрсөлдөх, бусдыг өргөх хоёр ч шал өөр ойлголт байгаа. Тэгэхээр нөгөө хоорондоо өрсөлдөж гин гэдэг чинь өөрийгөө дээр нь тавиад нөгөө бигээ өргөөд чигээ орхиод ийн гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр эн чинь нөгөө нэг босоо голч чинь тохирохгүй учраас ингээд хоорондоо өрсөлдөөл тэгэл нөгөө олон хуваахт нь ингээл далд ухамсартай эзлүүлээл автаал өөрөө юу хийж байгаа мэддэггүй ухамсаргүйгээр ингээл ямар ч лээсэн биегээ өргөх ёстой гэж чичрэн дайраад байгаа учраас энэ 100 адгуус араатан чихтэй мөрлөн. Нөгөө арга зайлчин оюун ухаан мэт харагдавч яг үнэндээ тэгэл зүгээр л нэг амтэн шиг чихтэл тэгээ амтэн шиг зориг руу л ер нь явах нэ. Байгаль дэлхийг хариуцах, бие биенээ өргөх, амьтдыг хайрлах тэр хүний гих юм нь байхгүй нэг юм автоматар л ингээл амтэн зөнгөөрөөл амьдраад байна гэдгийг хэлж байна.
Хүмүүс сүргийн амьтанд тул харилцаанд орохгүй хаа адах билээ, хоорондоо өрсөлдөхгүй яаж дэвших билээ. Гэвч чадал байсан ч бүгдийг авалдаггүй зөнг. За чадаж байсан ч бүгдийг авалдаггүй зөнг. Үүгээр нь л хэрэглэхгүй бол түүгээрээ төөрүүлнэ. Яг энийг ингээд зүгээр нь хэрэглэхгүй бол шууд ойлгуулж сургаж танин мэдүүлэхийн тулд буцаагаад ингээд чам руу чамааг өөрийг чинь иддэг тэр өт болж хувирж төөрүүлдэг. Чадал хүрэхэд эрдэж бэрдэн сэрдэг зүм бус тэ одоо чаднаа гэд аархсандаа эрдэж бэрдэж сэрдэг зүм бус тэнцэн тэлхэд амиа аврах араа мандахын зоригдолт зөнг. Ер нь бол өөрийнхөө амийг үр хүүхдийнхаа хажууд тавирга бүхнийхээ амийг арыг манж орших зоригдолтой ийм зөнг. Үүгээр нь түлшлэхгүй бол өөрөөс өчөөхөн рүү асгад гал хичээд унтран шүү дээ. Гагц өөрийн биеийг дархлах шуналд гал тогшроод хатуурхан шүү дээ. Энд бие хэмээн шатаж үнслэгчэд энэ зөнг гул болгон алдаж баатар ясаа өндөлзүүлж дайчин цусаа сэвтэндээ. Биегээ умартан чи хэмээх өрснө. Одоо биегээ хаяад те бусдын төлөө дандаа өөрийгөө золиослоод өөрөө аюу амьгүй хүчгүй сул дорой болцсон явж идэх хүмүүс байдаг. Тэр хүмүүсийг хэлж байна. Багхан дөлтөөч гэсэн тэлж чадахгүй зүдрэндээ. Одоо тэр хүмүүс бол уул нь бол бусдын төлөө сайхан сэтгэлтэйч гэсэндээ нэг хүчээ алдаад хүчээ гаргаж чадахгүй чадамж болохгүй арга зайлаа сайн хэрэглэхгүй байгаа учраас яг дөлтөөгийн хувьд дөлтөө үнс бол биш дөлтөө гэхдээ л нэг орон зайн хувьд тэлж чадахгүй буюу нэг олигтой үйлдвэр гэж чадахгүй нэг амиг манмаар байна гэхдээ өөрөө хүчгүй учраас тэ үсрээл өөрийнхөө хүүхдийг л манжээ. Тэр түмний хүүхэд түмэн олны төлөө үйл хийхэд сул дорой оргиод ингээд тэлж чадахгүй зүдрэндээ гэж байна. Ижи эцэгтэн удамшилд баатар цууд дархан ихэс олон байсан байлгүй. Тэд үрээ харж шогшроод, өндийж харж бодлогошроод, айж жиж имээсэндээ авлах хангүй болоод ойлгох хэмээн тархийг өлдөөж үлдээн шүү дээ. За нөгөө баатар цууд дархан ихэс чинь оюун ухаан зүүн юугаа ингээд сүлгээд удамшлаа өгөхгөөд тэр чадамжийг өгөхгөөд ирэхээр нэг нь би гээд нөгөөх нь чи гээд ингээд нэг юм хоёр таарсан тэ нэг нь бол бүр тэр чигтээ үнс нэг нь болохоор нэг жижигхэн дүл байгаа тахаар за энийг суртлаа тэ бүр ингээд жоохон биеэрээ туулаад идэх хоолгүй болоод ойлгох гээд нөгөө нэг чадамжаа өгөхгүй зөнгөө сэрэхгүй тархийг ингээд өлсгөөд цангаад хоосруулад үлдээчдэг байх нэ. Тэр одоо өлсгөд цангаж үлдээгээд байгаа нь болохоор шахаа маягийн штэ дотроос нь цангаад ингээд юм хийх гэхээр чадамж дутаад ахарч хүн чинь юу нь болохгүй байгаад байгаа юм болоо гэд ирж хайгаад тэрэн дээр нөгөө нэг юу болохгүй байгаагаа олоод ирэхээр тэр баатар тархан ихстэйгээ хим хөг ижилсээд илж байгаа үгийг тосож авах ухааны савтай болоод ирдэг учраас тэр хүртэл бол түр ингээ өлдөөгөөд чадвар мадар тэр оюун ухаанаа өгөхгүйгээр үлдээчдэг байх нэ. Харин хөрсдөд зоргоор ирээгүй би орших хэрэгтэй амиа манана. Миний эцэг ижид голомт төшилцэх хань голомтод үндэслэх үрс аран олон бүгд орших хэрэгтэй би амийг нь манан химээгч үрс бол нөгөө голчоо олж штэ би орших хэрэгтэй би одоо оршихгүй юм бол яах гэж төрсөн. За бусдын ч гэсэн орших хэрэгтэй. Энэ байгаль дэлхийн амтан хүн төрлөختөн харь байна уу Монгол байна уу бүгдээр орших хэрэгтэй тэд нар чинь тэ. Тэгээ би амийг нь манан химээгч үрс бол алдаа нь оноо мэт нөгөө нэг аливаа зүйлийг алдаа оноогоор дэнслүүл нэг талтай оноотой боловч нөгөө талтай алдаатай байдаг. Тэгэхээр энэ үрсүүд бол алдсан ч гэсэн алдаа нь нөгөө нэг босоо голчин замынхаа зүй тохирч байгаа учраас алдаа нь хүртэл оноо мэт. Нөгөө алдаа талаасаа тодорхойс илүү оноо нь илүү хүчтэй очиж идэг. За тэгээд хохиросон нь ерөөсөн мэт болж буудалнаа. Хин нэгэн хүнийг хохироолоо гэд яг үнэндээ тэрийг одоо зөв зам чигт нь ороход түлхэж болсон юм ерөөл болж буудалнаа гэж байна.
Яагаад гэвэл энийг ингээд тооцож зөв хийж чадах тэр сэтгэлгээний ур ухааныг цогцлооцсон учраас эн чинь санамсаргүйгээр биш. Тэгээд хохироосон ч тэр нь ерөөл болно. Тэгээ угаасаа юм гэдэг чи юм хоёр талтай. Ингэж бодолнаа. Тэгээд бусдын галыг хүндэлж, бусдын оршихуйд халдашгүйд халтсан ч алс ирээдүйг зөгнөн арыг сэтгэж үйлдэхэд. За бусдын галыг хүндэлж гэхээр чи хүн болгон өөр ингэсэн чадвартай, сэрэж байгаа зүнтэй. Тэрийг ингээд тэрэнд нь халтахгүй, тэрийг хүндэлнэ. Тэгээд халтгаа тулах юм бол бүр ирээдүгээ тооцоод цаг хугацааны хувьд тэр хүнээс уртын холыг тооцчоод за энэ хүн бол энэ зүн нэг энэ хүрэх ур чадварыг сүлж байгаа юм байна. Тэгвэл энэ удаад миний зөв. Тийм учраас би энэ удаад энэ хүний өгөгдлийг хүндлэхгүй шууд дайрна гэдгийг ингээд тооцоолж бодоод тэгээ эн чин тэр ирээдүйд би энэ хүнээс илүү үр өгөөжийг бусдад өгч чадна гэх тооцооллын үр дүнд гарч байгаа дайралт байхгүй юу. Тэгээд арыг халтсан ч алс ирээдүйг зөгнөн арыг сэтгэж үйлдэхэд дайчин өгөөд баясаж даанч ихээр бахархаж төрийг цогцлоох ухааныг төөмөр өрдөх эрхийг хасан даран халган сорьсон ч баг багаар өгөн шүү дээ. Өт байж гал өрдөгддөг тул үнс ухта дэвсээ шүү дээ. За энийг бол зөндөө тайлбарлсан дахиж тайлбарлах хэрэг баг. Зоригдол бие бүхний төлөө цадагч, амны төлөө бадрагч, авийн зүнг алдалгүй галдаж чадсан бол чи төмний хүмүүн юм. Төрсөн эцэг ихийн үр бус, төрийн яко күүртэн галын монто бүмэн үр юм. Одоо л чи ингээд энэ бүхнийг ойлгож байгаа бол хөх толбод үр юм аа. Чи дэ эцэг ихийн үр биш, төрийн их хурдан галын хөх толбод үр юм аа. Өнөө зөнгөө өдийд нь үлдөөсөн бол энэ ухааныг ингээд ойлгож сэтгэж чадахгүй бол чин зүрхний хүслийн зүйн зоригдол олдох нь юу л болдоо. Зориг олдохгүй сэтгэл чинь одоо хоосрохгүй юун төлөө яах гэж амьдраад байгаа утга учир олдохгүй гэсэн. Юун төлөө юун улмаас өтөж буйгаа яагаад үргэлжээ үнслээд буйгаа ялгахгүй хүмүүнд зоригдол үгүй зовлон бэрхтээ. Зоригдлоо хайсаар хүүрших байлгүй. Тэгээ ерөөсөө ингээд түлхэх хүчч байхгүй, зориг чигч байхгүй юм зовлон ихтэй байна. Тэгээд энийгээ хайсаар хүүрших байлгүй гэхээр одоо хүнс үг болох нь дээ. Ил олон солонгод авцсан бол тэр үрд авийн зун гал бус үнс болж солонгорон хуурах байлгүй гэхээр одоо ингээл нэг гой сайхан өнгөөр хуурал за энийг л авчулж аргахантай гэхээр л биш байгаад байдаг цаддгүй тийм зовлонд унах нэ. Юун тулд авлах юм ёстой бүү мэд шүү дээ. Зарим нь алахын төлөө авлах зоригдолд явцуурсан байдаг. Гал болж бадрах зоригдолд зөнтөө нь авцалдахгүй тул ухтаас сэтгэл цадгахгүй өлдөөж тураасаар байх болно. За алахын төлөө явцуурсан байдаг гэхээр чинь зүгээр хохироохын төлөөдөө бүр хүн хохироохын төлөө л ингээд толгойн ажилдаг тэрэндээ бүр амтцсан байлаач гэсэндээ тэрэндээ сэтгэл нь цаддаг зориулттай зүн биш харин нөгөө бусдыг өргөж цаддаг зориулттай зүн болохоор тэрнтэй нь авцалтахгүй учраас үргэлж хоосон мэдрэмжтэй үргэлж өлдөж турсаар байх болно гэж. За хоригдолт зоригдлгүй үрсийг хоригдож байна гэж тооцохгүй. Саяны тэр хилээд байгаа тэ зоригдлгүй утга учраа олж чадахгүй байгаа тэр хүмүүсийг хоригдож байна гэж тооцохгүй. Засаглагдаж байна хэмээн дүүцүүлнэ. Тэдрийг бол засаглах ёстой. Шууд засгаар хориглоно гэсэн үг. Жаяглагдаж байна хэмээн зүйрлүүлнэ. Сургаж хүмүүжүүлж байна гэж зүйрлүүлнэ. Үзэл бодлын төвшөнд хоригдож буй үрс харин за одоо нөгөө нэг юу биш зоригдолтой өрсөд тодорхой орон зайгаа харцсан өөрийнхөө өгөгдлийг олцсон тэгээд нэг юм руу зориод байгаа тэр өрсөд бол
одоо нөгөө тэрийгэ гаргахын тулд хоригдож байгаа үе дээрээ явж байгаа тийм өрсөд бол хэрэлдэж нэг төрнөө. Одоо энд бол зөрчил үүсэнтэй чиний зөв, миний буруу, ингэж болно, тэгэж болохгүй. Хөөе би ингэх чинь чи болмол гэд нэг иймэрхүү үйл өрнөн гэсэн. Тэгээд ингэж байгаа хүмүүс бол хэрэлдэж нэг төрнөө, хилэлцэж нэг жаяглалцнаа. За хилцээд одоо тохироонд хүрэх юм бол ийм жаяг тогтоож гэдэг юм уу. Нэг иймэрхүү байдлаар хоорондоо тохирч эсвэл нэг хэрэлдэж энэ янз бүр болох нэ. Тэгээд өшилж нэг унтаар нь одоо өөрийн зорилгоо хараад байгаа хүн чинь өөрийн зорилгынхаа араас бас юу эсийг хийх байлгүй дээ. Тэгээд өрсөлдөж нэг балаар нь яагаад намайг хориглоод байгаа юм бэ гэдгээ асууж чаддаг. Өрсөлдөж нэг балаар нь гэхэр ч одоо нөгөө нэг арай гэж нэг олсон танин мэдхгүй тэр сэтгэлгээ тэлсэн хязгаараасаа буцаад жоохон доошоо өчиг хүн рүү хумигдаад унтгаад байна гэсэн үгтэй зорилгынхаа араас улаарад ингээд нэг урагшаа хойшоо нэг юм жоохон тиймэрхүү байх нэ. Тэгээд яагаад намайг хориглоод байгаа юм гэдгээ асууж чаддаг. Хариултыг хүлцэн сонсож чаддаг. Өөрийн бодлыг сонсгож чаддаг. Эвлүүлж нэгтгээд үйлдэж чаддаг үрс нь галаа дахин галаасаа өртөөлөн өөрийн үзэл санааг галын уухай төрөлгөөр баяжуулан. Тэгэхээр өөрийнхөө тэр чиг зорилгыг галын уухай төрөлгөөр баяжуулан гэхээр чинь Тэнгэрийн санаа, Тэнгэрийн оюун санаагаар баяжуулан өвгтийн ухаан цог суу зайлаар одоо баяжуулан алиугаар нь ч хэлсэн болно. Өртөөлөгч болон үлдэж одоо тэр суу ухааныг өртөөлж буулгаж ирж байгааг хэлж байна. Галтаа нэгдэн амин чанарын босоо голч мөн чанарын олом шинж чанарын солонгын 7 өнгийг хар цагаантай тайлан шүү дээ. Түрүүн ярьсан босоо голч галтаа нэгдэн гэхээр чи ерөнхийдөө их үүсгэл их уг гарвалтайгаа одоо нэгдээд тэ ер нь бол жамтайгаа нэг бүхэл болчихж гин гэсэн. Тэгээд түрүүний ярьсан амин чанарын босоо голч мөн чанарын олон буюу буу бүхэн ингээд зэрэгцэн зөвхтөө буруутай хартай цагаантай гэрэлтэй сүудэртэйгээр ирээлжлэн байдаг тэндээс яг цаг хугацаанд тохируулан олон татах буюу гарц гаргалгаа тэг яг энэ цаг хугацаанд тохирсон гарц гаргалгааг татаж буулгах тэр чадварыг жоохот тэр үйл явцыг мөн чанарын олон гэж хэлж байна. За тэгээд тэр нөгөө олон хуваагдаад олон болоод төрөлтдүүлээд байдаг тэр шин чанарын солонгын 7 өнгийг хар цагаантай тайлан шүү дээ. Тэгэхээр эн чинь гүний дундаж голчийн тэгээд өнгөц энэ өнгөн хэсэгтээ төрөлдүүлдэг энэ бүх давхархыг бүгдийн тайлна шүү дээ. Тайлж чадхаар юм оюун ухааны сэтгэлгээ ур чадвар урдуу ухааныг эзэмшин шүү дээ гэж юм. Тэгээд энд 6 их ёс дурдаг даа. За энэ нь болохоор энэ 6 их ёс дурдагдана гэдэг нь буурал бит хоёрын одоо дараагийн үйл юм шиг байна. Гэхдээ би энийг цааш нь одоохондоо ярьж мэдэхгүй байна. Хүүршилт. Гал бол хүүршгийн явдалгүй тул үлдсэн өрс өтөндөө баригдан үлдэж турж тэлчлэн жолоогоо хэдийнэ алдаад амьд хүр аятаа оршин. Гал бол тулгандаа амгалан өндөс бүх тул үнснээсээ ч төрөөд одоо яаж буруутсан буцаад ингээд нөгөө буцаал тэлэх те яаж өчөөхөн болж ингэж сэтгэл хөдлөлтөд автаад ч гэдэм юм уу алдаа гаргаад өчөөхөн болсон ч буцаал тэлэх тэр юугаа мэдж байгаа одоо галаа асаах тэр үнснээсээ асаах тэр арга барилаа мэдж байгаа учраас үнснээсээ ч төрөөд тух алдахгүй оршоод байна да. Энд ерийн их солонгорох үзэгдэл нь хүмүүн бусдын төлөө бий, чиний төлөө бий, усынхаа төлөө бий хэмээн өөрийнхөө солонгонд төөрөд байх явдалтай. Үнэндээ өөрийнхөө төлөө, өөрийн нэр алдрын төлөө, өөрийн сүнсний хөгжлийн төлөө, өөрийн ахин дэвших ирээдүйн төлөө, өөрийн голомт бүлийн төлөө, өөрийн ураг удмын төлөө, өөрийн оройн дэдэд орших хүслийн төлөө, өөрийн сэтгэлийн өлсгөлөнг цатгахын төлөө, өөрийн нэр сүрийг аварч үлдэхийн төлөө, өөрийн нэрийг манаж үйлийг тархалахын төлөө үйлдээд байгаагаа эндүүрээд байдаг юм шүү дээ гэж. Чиний төлөө гих чин сэтгэлээ ингээд ялгаж авахд жоохон хэцүү л байдаг л да. Ер нь айгүй хэцүү байдаг. Энэ айгүй ялгамжгүй байдаг. Тэгэхээр нөгөө нэг бусдын төлөө гэсэн хэрнээс л яг үнэндээ бол өөрийнхөө ураг удмын төлөө, өөрийнхөө онготын төлөө ч юм уу те өөрийнхөө нэр сүрийг авч үлдэхийн төлөө ингээд
өөрийнхөө төлөө үлдэж байгаа, бусдын төлөө үлдэж гин гэж андуураад байдаг шүү дээ гэж хэлж байна. Эсвэл та нар амьдр би 7 уулын цаагуур далд ороод өгье гихчлэн гэдэг энэ миний хэлдэг үг байна л да. Миний улаач үр шиг юуны туханд хүрэлгүй суурэ тавьж эзэнгүй хаяад байдаг нь мөн солонгон төрөлдөөн шүү дээ. Чи хэрэггүй юм бол чамааг анханаас нь яах гэж төрүүлэх билээ. Эзлэх орон зай байсаар байтал эзлэршгүйд хин өмнөөс чинь эзэлж өгөх вэ тунгаах тун мөн их болсон байгаль дэлхийхээ төлөө гих хэрн эрлэг аятаа ард нь шүүж дэнслэгийг тооцоод байдаг шүү дээ. Зарим нь айсандаа, зарим нь болгоомжулсандоо, зарим нь ахин хүн болж төрөхгүй төлөө гихмэд олон л зоригдлоор их байглаа мандаг байлгүй. Зарим нь нөгөө нэг зүгээр эрлэгийн дэнс ингээл доостой үлийн өрмөр гэдгээс айсандаа л мандаг бидтэй та нар наадхаас сайн ухаж үзээрэй. Айсандаа манаад байгаа юм. Үнэхээр тэр зүгээр бусд юу ч хамаагүй эднийг оршоё гэсэн чин сэтгэл байна уу гэдгээ давхар шалгаж үзээрэй л гэд хэлээд байгаа. Гэвч уухай хатаахад ч л дайны тэнгэр сонсож баатар өвгөд бараалхаж үр зүрхийг чинь тэмтрээд уухай хатаахад чинь гэдэг чинь нэг тэ энэ юу нь болохгүй байна тэмцээ тэ би юу хийх вэ антаа тэрийг хэлж байгаа байхгүй бид нар нэг гинт тэгдэж штэ энэ нийгэм юу нь болохгүй байна би юу хийж чадахгүй ч гэдэг юм уу энэ байгаль маань одоо хэцүү байна би яах вэ гэдэг юм уу тэр мөчийг хэлж байгаа байхгүй уухай хатаахад чинь л дайны тэнгэр сонсож баатар өвгөд бараалхаж үр зүрхийг чинь тэмтрээд өртөөлгөө өгөх эсэх сориогоо тавьчихад явчихдаг юм шүү дээ. Энэ болвоос чин сэтгэл амин чанарын л үйл. Улс сур гэдэг ухтаас нууж болдог эд бусаа. Авийн зүнг уланд бүхлөхдөө галтай бүхэлжүү, үнстэй бүхэлжүү, өттэй бүхэлжүү, өөхтэй бүхэлжүү гэдгийг толдож мэдэх амархан шүү дээ. Авийн зүнг галын ясаанд нийцүүлэн үндсээ бүхэлж чадаагүй өрсийг авийн тэнгэр өөрөө авлаж архишин чагталж хүзүү ороодог ясаатай юм. Харин нийцүүлэн дөнгөсөн бол ав авлах эрхийг түмэн янзаар түгээмлийн жааигаар олгоно. Миний үзэхээр миний үрс улсаараа дэнсэн тэнцэршгүй улбаа суурай санаршгүйд төр сулдан гунджээ. Тийм учраас улбаа суурийг нь таниулах гэж судар буулгасан байна. Эн чинь ингээд цаанаа бол төрийн үлдээл судар төрийн үлдээ онгод байгаад байгаамаа гэдгээ хэлсэн юм шиг байна. За ингээд үүгээр энэ бичлэгээ дуусгачих. Тэгээд хэрвээ би групп нээвэл нэнгүүтээ энэ бичлэгийн дараа пинлээд нөгөө юу ячнаа оруулчихна. Тэгээд над руу нөгөө судар авсан одоо гэрте байгаа сударныхаа зургийг ч юм уу эсвэл яг авах гэж бичсэн чатныхаа скриншотыг явуулаад тэгээд судар авсан хүмүүс групптэй ороод энэ судрыг одоо дуустал нь ингээд тайлбарлаж өгөөд ямар ч гэсэн энэ судрын үлийг авсан хүмүүстэй бүрэн дүүрэн дуусгаж өгье гэж бодож байна. Энэ дугаар гэхдээ энэ дугаарыг хүмүүс үзвэл одоо амар хэрэгтэй л дугаар болчих шиг бол одоо хүний юу нь яг яаж амьдрах хэвтэй яаж голчоо алгын голччин юу юм даалгаварч юу юм сүнсний хөгжил төрлөх одоо сүнсний даалгавар малгарч юу юм гэдгийг ерөнхийдөө ингээд хэлээд өгчөж байгаа л юм штэ өгөө та бүхэн маань барьж авсан байгаасай. За тэгээд үүгээр өнөөдрийн бичлэгийг өндөрлөе. Цагаа гарган сонссон та бүхэндээ баярлалаа. Сав дараагүй сава дараарай.